Монгол Улсын их сургуулийн бүтцийн шинжилэл болон эсэлтийн журмын талаар тус сургуулийн сургалт хариуцсан дэд захирал Мөнхбаттай уулзаж ярилцлаа. Тэгэхээр Монгол Улсын их сургуулийн бүтцийн өөрчлөлтийн асуудал бол энэ өөрөө зөвхөн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал биш. Бид Монгол Улсын их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэлхийн ихтэй сургуулиудад тавигддаг тийм шаардлагыг хангах төвшөнд хүрэхийн тулд энэ бүтцийн өөрчлөлт хийсэн. Монгол Улсын их сургуульд элсэн орж байгаа суралцагчид оюутнууд хожиж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бүтцийн үр дүнд бол Монгол Улсын их сургуульд орж байгаа оюутан бол нэг хязгаарлагдсан мэрэгжилд элсээд нэг техникийн хүрээнд одоо 4 жил сураад явах биш. Монгол Улсын их сургуулийн бүх техникум сургуулиудын багш эрдэмтэн судлаачдын үйлчлэгийг авах боломжтой болж байгаа. Энэ утгаараа бол одоо та 120 кредит үз 4 жил суралцахтаа бол их сургуулийн бүхий л одоо чадaltaй мэдлэгтэй профессорудаас хичээл сонсох хамгийн одоо сайн тонорлогдсон лаборатори танхимууд хичээлж өөрийнхөө ур чадварыг нэмэгдүүлэх юм боломжтой болж байгаа. Нөгөө талаас оюутан бол өөрийнхөө мэрэгжлийг сонгох боломжтой болж байгаа. Өөрийнхөө одоо амьдралын туршдаа одоо олж идэх талхаа одоо сонгож ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр харамсалтай 10 дугаар манай дунд сургуульд бол хүүхдүүд ер нь ямар мэрэгжил эзэмшээд одоо амьдралд хөдөлмөрийн зах зээлд хэрхэн оролцох талаараа ойлголт тар орж ирдэг л дээ. Ингээд бол хүүхдүүд бол зүгээр л сургуульд л орж ил байвал хамаагүйгээр дурын одоо мэрэгжил ч юм уу нэг хөтөлбөр үүсрээд орчдөг. Тэгтэл тэр маань тэр хүүхдийн чадварт нь нийцэхгүй байж болдог, сонирхолт нь нийцэхгүй байж болдог. Эсвэл тэр зүйл маань үнэхээр улс орны хөдөлмөрийн зах зээлээр төдийлөн шаардлагагүй тийм хөтөлбөр байж таардаг. Тэгэхээр энэ бүхнийг бол одоо шинэ бүтц бол үгүй болгож байгаа юм л да. Өөрөлдвөл энэ бүтцийн тусламжтайгаар энэ бүтцийг дагаад бий болж байгаа сургалтын бодлогын үр дүнд бол оюутнууд эхлээд Монгол Улсын их сургуульд элсэж ороод Монгол Улсын их сургуульд элсэж орсныхоо ороод тодорхой өдрөл 2 удирлын турш одоо ерөнхий суур хичээлийг үзээд тэр хичээлийг үзснээрээ бол Монгол Улсын их сургуулийн бакалаврын сургалтанд одоо суралцах наацхийн шаардлагыг хангах тийм мэдлэг ур чадварыг эзэмшээд за ингээд мэдлэг ур чадвар эзэмшснийхаа дараа бол ямар хөтөлбөрөөр цаашаа үргэлжлүүлэн сурах вэ гэдгийг бол сонгох боломжтой болж байна. Энэ боломжийг одоо нөхөж өгч байгаагаар энэ бүтц бол оюутан суралцагч давуу талтай. Нөгөө талаас энэ бүтц бол өөрөө Монгол Улсын их сургуульд ажиллаж байгаа багш эрдэмтэн судлаачд ашигтай болж байгаа. Энэ бүтцийн үр дүнд бол багш нар бол одоо нэг тэнхэнд хязгаарлагдаж өөр хорон салбар дундын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэхгүйгээр хязгаарлагдаж ингэж хашигдаж суудаг ойлголт байхгүй болж байгаа юм. Энэ бүтц бол тэр нөгөө эрдэмтэн судлаачдаг салбар өөр шинжилгээ ухаанууд өөр салбарын эрдэмтдийг хамтран ажиллаж өгөхөд саад болоод байгаа. Тэр хашаа хороо тэр саад утгаарыг эвдлээд ерөнхийдөө их сургууль гэдэг бол эрдэм шинжилгээ судалгааны юм нээлттэй том орон зай бий болж байгаа. Орон зай байгуулаад тэгээд энэний үр дүнд бол нийгмийн ухааны хүн байгалийн ухаантай хамтарч хөгждөг. Тэгээд biz байгалийн ухаанд бий болсон мэдлэг байгалийн ухаанд бий болсон шинэ технологиг одоо зах зээлд нэвтрүүлэхэд бизнестэйгээ хамтарч ажилладаг. Хуулийн сургуультайгаа хамтарч ажилладаг тийм ээ. Өөрөөр хэлбэл нөгөө салбар дундын одоо дэлхийн дээд улс судалгаа шинжилгээнд хамгийн одоо шалгагдсан арга уснаар салбар дундын судалгаа шинжилгээ хөгжүүлэх боломж бий болж байгаа. Энэ нэг. Эцэст нь бол энэ бас хэнд ашигтай байх юм бол энэ Монголын татвар төлөгчд ашигтай. Яг гэх юм бол ерөнхийдөө бол их сургуулийн нэлээдгүй төсвийн нэлээдгүй хэмжээнд бол одоо манай оюутнуудын сургалтын төлбөрөөс үүсдэг. Тэгэхээр сургалтын төлбөрөөс үүсгэхээр тэрний ард бол эцгийнх нь байж байгаа. Нөгөө татвар төлөгчдөд тэд нар бол өөрсдийнхөө одоо хоолны хүнээс тастал өгч ийн гэсэн үг шүү дээ. Тэргээр их сургууль өөрөө тийжээдэг. Дээр нь улсын төсвөөс олсон их сургууль тодорхой хэмжээний мөнгө авдаг. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө байдаг. Тэгвэл энэ шинэ бүтц нөгөө олон одоо албан тушаалтан, олон эрх мэдэлтэн бий болгож тийм ээ. Тэнд тэр татвар төлөгчдийн мөнгө тэр хүмүүсийг ч юм уу тэр албан тушаалтыг тэр энийг дагаад гарч байгаа тэр олон эрх ямбыг хангаж өгөх биш. Харин жинхэнэ багш хүн, жинхэнэ судлаач хүн хүнээ дэмжсэн юм бүтц болохоор эдийн засгийн хувьд бол хэмнэлтийг бий болгож байгаа. Энэ утгаараа бол нөгөө татвар төлөгчд өөрсдөд нь ашигтай. Ийм л одоо ач холбогдол
шалгалтаа зөвлөж бид. Тэгэхээр энэ чинь бас Монгол Улсын их сургуулийн одоо эсэлтийн хувьд одоо бас яг журманд нь одоо ямар хөгжилтэй орж байна тийм үү? Тэгэхээр эсэлт бол манайх Монгол Улсын их сургуулийн эсэлт бол ер нь өнгөрсөн сүүлийн жилүүдэд бол дан онлайн байдлаар хийгдэж ирсэн. За ингээд манайх эслийн ерөнхий шалгалт өгсөн хүүхдүүдийг тодорхой мэргэжлүүдээр шууд эсвэлдэг ийм схемтэй явсан л да. Тэгэхээр бид нар өнөөдөр бол нэгдүгээр оюутны бол бид нэр тодорхой мэргэжил ч юм уу хөтөлбөрт эсвэлэхгүйгээр Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд эсвэлж байна. За ингээд бүрэлдэхүүн сургуульд эсэхтэй хүүхэд эслийн ерөнхий шалгалтын шалгалтуудаас өөрөө сонголт хийж хичээлээ сонгож шалгалтаа тооцоолох боломжтой болж байна. Урд нь бол одоо жишээлбэл нэг мэргэжлийг нэг их сургуульд орохдоо нэг л шалгалтыг заагаад өгсөн. Тэгэхээр тэрнээс өөр одоо хичнээн шалгалт өгсөн ч байсан тэр хүүхэд тэрийг тооцоолох боломжгүй байсан. Тэгвэл өнөөдөр бид нэр энэ боломжийг бол тавьж өгч байгаа. Өөрөөр хэлбэл тухайлбал нэгдүгээр хүүхэд бол одоо 70-30 гэсэн байдлаар мэдлэгээ үнэлэх боломжтой. Үндсэн шалгалт нь суур шалгалт нь 70 оноогоор 30 оноо нь бол дагалдах шалгалтаар болж байна. За ингээд үндсэн шалгалтандаа бол хэд хэдэн шалгалтуудаас өөрөө сонгож тооцоолох боломжтой. Тухайлбал одоо шинжлэх ухааны сургуульд гэхэд байгалийн ухааны салбарт бүртгүүлж байгаа оюутан бол математик, физик, хим, биологи гэсэн энэ шалгалтуудаас эдгээрээс аль хүссэн шалгалтаа тооцоолох боломжтой тийм. Тэгэхээр тэр хүүхэд бол энэ дөрвийг заавал дөрвөлийг нөгөх албагүй. Зөв энэ дөрвийн нэгийг өгөөд аль өндөр оноотой гэж байгаагаа тооцоолоод өгч болно. Мөн дагалдах шалгалтын хувьд бол тухайлбал одоо эслийн ерөнхий шалгалтны 10 шалгалт байдаг шүү дээ. Тийм 10 шалгалтуудын аль нэгийг нь өгөөд тэрийг их сургууль тооцоолох боломжтой. За үүний зэрэгцээшил бол математикийн чиглэлээр чадвартай хүүхэд бол зөвхөн математикийн шалгалтаа бол 100% тооцоолох боломжтой гэж гэдэг. Өөрөлд бид нар ийм 3 хувилбарыг санал болгож байгаа байхгүй. Нэгдүгээрт нь 70-30 гэсэн хувилбар хийж байна. Дээр нь олон шалгалт хүүхэд өөрийнхөө хүссэн чаддаг мэддэг шалгалтуудаа за сонгож өгөх боломж гэсэн хоёр дахь хувилбар нь. Гуравдугаарт нь бол тодорхой сургуулиуд бол уламжлалт одоо нөгөө нэг шалгалтаар эсвэлдэг хувилбарыг нь хадгалж байгаа. Ийм 3 хувилбараар бол оюутнууд л. Тэгэхээр энэний үр дүнд юу бий болж байгаа юм бол оюутнууд шил сурагчд бол одоо шалгалтаа сонголтоогоор тооцоолох боломж бий болж байгаа. Хоёрдугаарт нь энэний гол нөгөө учир нь бол бид нэгэн хичээлээр л сайн бос хичээлүүдээр муу байдаг тэр хандлагыг эвлэх гэж байна. Жишээлбэл хүүхэд одоо нэг шалгалтыг л одоо ерөөс тасралтгүй бэлдээд бос бүх юм хайдаг. Гэтэл тэрний чинь ард тэр хүүхэд чинь нийгэмших хөстө тэр хүүхэд талын тодорхой мэдлэг олж авах хэрэгтэй байдаг. Энэ нь бол хаягдчихж байна. Тэгвэл бид нар энэ саадаг бас энэ шалгалт авах нөхцлөөр эвдэж өгч байгаа байхгүй тийм ээ. Эвдэж өгч байна. Ингээд бол энэний үр дүнд ийм мэдлэгтэй талтлын боломжийн одоо мэдлэгтэй сайн оюутныг сонгож авснараа бол их сургууль нөгөө өөрийн universal одоо их сургуулийн боловсрол гэдгийг тийм ээ дээд боловсрол гэдгийг олох тэр урдсан нөхцөлөөр бүрдүүлж авч гэж бодож байна. Улаанбаатар хотоос 2014 онд Монгол Улсын их сургуулийн бакалаврын эсэлтэнд онлайнаар хэрхэн бүртгүүлэх вэ? Та бүртгэл цэг, нам цэг, эду цэг, MN хаяг руу орно. Эсэлтэн бүртгүүлэх, элсэх, эрхээ авах гэсэн хоёр хэсэгтэй. Эсэлтийн бүртгэл нь системд нэвтрэх, элсэх сургуулиа сонгох, эсэлтийн хураамж төлөх гэсэн 3 алхамтай. Та эсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан системд нэвтрэнэ. Мэдээлэл таны имэйл хаяг болон мессежээр очих тул зөв эсхийг шалгаж өөрчилнө. Элсэх сургуулиа сонгохдоо бүртгүүлэх товчийг дарна. Та бүртгүүлэх сургууль салбараа эхэлж сонгоод харгалзах, мөрөнд байрлах, суур шалгалт болон дагалдах шалгалтаа сонгоорой. Баталгаажуулах товчийг дарахад таны бүртгүүлэх сургууль болон бүртгэлийн хураамжийн дүн гарч ирнэ. Дээр хураамжийг төлөхдөө голомт төрийн банкны төлбөрийн онлайн системийг ашиглана. Дээр үйлдэлүүдийг зөв гүйцэтгэсэн тохиолдолд таны сонгосон сургууль баталгаажсан эсэх нь харагдах тул та сайтар шалгаарай. Та сонгосон сургуулийнхаа хяналтын тоон багтсан тохиолдолд доорх имэйл, мессеж танд очих болно. Та эсэх эрхээ хэрхэн авах вэ?
Та хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлийн сургууль, бизнесийн сургууль, шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарт зэрэг тэнцсэн гэж бодъё. Энэ гурваас та зөвхөн нэг сургуулийг сонгож элсэх эрхтэй тул нөгөө хоёр сургууль цуцлагдана. Та элсэх эрхээ авахдаа өөрийн биеэр сургууль дээр очино. Элсэлтийн комисс таны бичиг баримтыг шалгаж элсэх эрх олгоно. Энэ үед таны тэнцсэн бусад сургууль цуцлагдаж дараагийн бүртгүүлэгчид шилжинэ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах веб хаяг утаснаас авна. Та Монгол Улсын их сургуульд тавтай морилно.